Unitel-с гар утас аваад бэлэгтэй жилийн турш дататай урамшуул хэллээ. Tokyo App-ээр хургуулan аваад дагалдах датагаа 2 дахин нэмэгдүүлээрэй. Unitel. Галзуу кино сувагтан тавтаа морилцгоо манайхан. Энэ удаад борон та нартай нэг галзуу гоё киног ярьж өгөхөөр сонголоо. Ямар кино вэ гэхээр 2023 онд гарсан Dream. Гэх нэртэй энэ галзуу киног. Удахгүй хөл бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулга тэмцээн болох гэж байгаа шүү дээ. Тэрнтэй холбогдуулаад ч гэх юм уу одоо сонгосон гэхүүдээ бас тоглосон жүжигчд нь үнэхээр галзуу чадварлаг жүжигчд байсан болохоор тэгээд сонгосон гэсэн үг. За тэгээд ярихаар сонгосон энэ галзуу кино маань та нарт таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээд Мобороны энэ галзуу гоё киног Unitel-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадраагүй болсон ба дардсан бол лайк дарахтал болоо явчих жоо юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлэж болох юм аа гэж. Ингээд энэ галзуу гоё киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За Солонгосын хөл өмгийн мэргэжлийн багийн тамирчид хувцас солих өрөөнд тоглолтод бэлтгэж байгаагаар кино эхэлнэ. Бодлогоо тоглолт эхэлж фэнүүдийн сэтгэл хөдлөлж дээд цэгтээ туллаа. Тоглолт ширүү үсэж тамирчид хоорондоо мөргөлдөж шар хуудасаар торгуулцгаана. Тоглолтын өмнөх хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид бүгд багийн од дэд ахлагч Пак Сун Чанаас асуулт асуухыг зорно. Учир нь Сун Чан энэ тоглолтын дараагаас гадаадын томоохон лигт тоглохоор болсон байлаа. Та ард үлдэж байгаа багийнхандаа юу гэж захих вэ? Гадаадын том лиг чухалч энэ тоглолт ч бас чухал байлаа. Тиймээс би одоогоор бүх анхаарлаа энэ тоглолтод хандуулна. Тэгсэн сэтгүүлчдийн дунд суусан нэг залтай байрын нөхөр Хондэгээс ээжийнхэн талаар дахин асууж янзыг нь үзээд болдгоо. Тоглогч Хондэгээс асуух асуулт байна. Цагдаа нар таны ээжийг хайж байгаа. Та ээжигээ хаана нуусан бэ? Ээж чинь таны тоглолтыг хаанаас нууцаар үзэж байгаа бол? Хамгаалтын ноён нуруу Пак Сун Чан хурдан давталгаан шилжлээ. Түүнтэй зэрэгцээ хамгаалагч Юн Хондэ гүгэд гараад ирлээ. Хурдтай байна шүү, хурдтай байна. Тэ зэрэгцээд гүйж байна. Биенээ түлхэж байна. Ийм зүйл өмнө нь ерөөсөө харж байсангүй. Хөөй, галзуу навшоо. Тоглолтын дараа багийн дасгалжуулагч галзуурах шахаж хон дээр рүү давшлана. Учир нь тэрнээс болоод шийдвэрлэх давталгаа бүдлэг үйдсэн. Харин хон дээр хэлэх үггүй гүлийгөөд сууж байна. Чамаг сэтгэлзэн хувьд хэцүү байгааг ч ойлгож байна. Гэхдээ тэглээгээд өөрийнхөө багийн хүнийг хамгаалдаг нь яаж байгаа юм бэ? Стадионоос гарч явах үед сэтгүүлчид бүгд хон дээрээс өөрийнхөө давтлагчид цаад болсон нь ямар учиртай болохыг асууцгаана. Тэгсэн замд нь тоглолтын өмнө ээжийг нь асуугаад байсан залтай байрын сэтгүүлч зогсож таарлаа. Цаадах нь бас л тэрний шарыг малтсанд Хондэ тэсэлгүй тэрний бүлтгэр хоёр нүдийг хуруугаараа хатгачихлаа. Гэвч тэрний энэ үйлдэл залуусын дунд вайрал болно. Учир нь ууралсан тамирчид ихэвчлэн алгаддаг эсвэл цогтдог бол мань Хондэ тэр нөхрийн нүдийг хуруугаараа чиждсэн шүү дээ. Иннээс болоод хөл бөмбөгийн холбооноос Хондэг шийдэх нь гарцаагүй болоод байлаа. Энэ үеэр тэрний агент болоод маркетингийн багийнхан цаашид яах талаараа зөвлөлдөж байсан бол сэтгэлээр унсан Хондэ зодог тайлахаар шийдсэн байлаа. Цаадуулан тэрэнд зодог тайлах шаардлагагүй гэдгийг тайлбарлаад оронд нь тэрний нэр төрийг цэвэрлж авах ямар нэг арга бодож олохоор болцгооно. За ингээд хэсэг зөвлөлдсөний эцэст маркетингийн албаны дарга нь тэрэнд орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох багийг дасгалжуулах ажил санал болгоно. Хондод энэ санал таалагдсангүй. Гэвч ээжийнх нь хэргийг шийдэхэд мөнгө хэрэгтэй учраас арга буюу зөвшөөрлөө. Би тэнд орон гэргүү харагдаад байна уу? Чиний орон гэргүү вэ нү, ойгуу баян бэ нү надад ердөө хамаагүй. Гол нь чи юугаар их мөнгө олж чадна. Ингээд маркетингийн албаны дарга тэрнтэй сумын гихч сэтгүүлч бүсгүйг танилцуулдаг. Бүсгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн баримтад нэвтрүүлэг хийж чаддгаараа танигдсан залуу уран бүтээлч байлаа. Тэгэд сумын тэдэнд орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аврагад оролцохоор бэлдэж байгаа Солонгосын багийн тамирчдын бичлэгийг үзүүлнэ. Тэгсэн цаадуул нь үнэн бүтэхгүй нөхдүүд харагдлаа. Тэгсэн тэмцээн нь ердөө 2 сарын дараа Будапештэд болох гэж байдаг. Чи энэ төсөлд оролцож нэр төрөө цэвэрлж аваад дараа жилээс нэр төртөөх шиг зодог тайлж чадна. Би эднэртээ ерөөсө зууралдмааргүй байна. Жаахан мөнгө хандуулчих л да. Тэгээд л болно үстэй. Чамд ямар ч мөнгө байхгүй үстэй. Оо хөөрхи мөнгөгүй болцсон юм уу? Угаасаа чамд өөр ямар ч сонголт байхгүй. Имиж ингэж өөрчилж үжил цааш явах боломжтой болно. Хэдийгээр Хондэ энэ төсөлд орохыг үнэн сэтгэлээсээ хүсэхгүй байсан ч арга буюу дасгалжуулагчийн ажлыг хүлээж авлаа.
Маргааш нь тэр худлаа инээсээр нөгөө нөхдүүд дээр яваад очно. Сайн байцгаана уу? Би бол та нарын дасгалжуулагч. Би үнэхээр чадахгүй нэ. Кат. Жохоо эвгүй болчлоо. Дахиад нэг зураг авчиж өгөх үү? Ганцхан удаа. Чи ядаж инээгээд байхгүй жоохон сериусны байж болохгүй мүү? Уучлаарай, хоёулаа тэнд очиод нэг ярилцаадах уу? Хөөе чи. Хөгшил тусам худлаа инээх улам хэцүү болоод байна шүү. Тэгэхээр би өөртөө чинь шулуухан ярьчих уу? Одоо та бид хоёрт юу хэрэгтэй байгааг мэдчихэв үү? Нэр хүнд. Үүнийг яаж бий болгох вэ? Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж та бид хоёрт хоёрхан сар л байна. Ингээд халдварлаад байх юм бол яаж сайн нэвтрүүлэг хийх юм? Гэхдээ чи чинь мэрэгжлийн хүн биз дээ. Мэрэгжлийнэ хаттай. Би зүгээр нэг оюутны зээлээ төлөх гэж ядаж яваал ядарсан найруулагч. Гэхдээ тэр хамаагүй. Шоугаа сайн хийх юм бол та бид хоёр аврагдана. Гэтэл шоуны манууд халтуурдаад байдаг. Тэгэхээр мэрэгжлийн хүний үгийг сонсол доо. Одоо инээмсэглэл. Юу ч болсон инээмсэглээл бай. Окей? Тэгээд сум явлаа. Хондойч зөвлөгөөг нь дагаж багийнхантай ярилцахдаа тасралтгүй инээмсэглэнэ. За тэгээд тэр багийн тамирчтай сонгон шалгаруулахаар болдог. Тэр орон гэргүүчүүдийг нэг нэгээр нь гүйлгэж, бөмбөг туулгаж, бөмбөг мөргүүлж шалгана. Гэхдээ сумын тэр хоёрын хувьд хүмүүсийн ур чадвар биш. Арын түүх нь илүү чухал байлаа. Учир нь сонирхолтой түүхтэй хүмүүсийг сонгож байж л нэвтрүүлэх нь сонирхолтой болно гэж тэд бодоцгооно. Нөгөөдөл нь ч хөл бөмбөг тоглох ямар ч чадваргүй нөхдүүд байлаа. Ядж яхад тэдний нэгэн ч хаалгаа онж өшгөлж чаддаггүй. Нөхдүүдийн дундаас цагтаа гүйцэтгэх захирал байж яваад 97 оны эдийн засгийн хямралаар хоосорч гудамд гарсан нэг нөхөр л ганцаараа оновчтой өшгөлж чадаж байлаа. Ингээд мань хоёр багийнхнаа бүрдүүлж авлаа. Оройн хондог нэг хаалттай захад очтол тэнд алчуур зүүж нүрээ нуусан ээж нь хүлээж байлаа. Ээж нь тэрнээс мөнгө гуйх гэж ирсэн нь тэр байж. Явж хондоо ээжээсээ болоод ямар ч мөнгөгүй болсон байж. Танаас болоод би хоосорч байгааг та ойлгохгүй нү? Би чиний төлөө хар багаас чинь залбирсан учраас л чи ийм амжилтанд хүрсэн гэдгээ ер нь мэдчихэв үү? Та ч ямар ч шүтлэггүй үстэй. Сүүлийн 2 сар католик болчиход байгаа шүү. Хондоо өөрсдийг нэг хүн дагаад байгааг мэдээд ээжигээ зугтаалгах гэтэл тэр хүн нь ээжийнхэн шин найз залуу найж таарлаа. Тэгсэн хондоо хууралсан ч ээж нь тэрэнд найз залуугийнхаа нэрийн хуудсыг өгчхөд тэр хүн намайг сайн нууж байгаа болохоор надад бити санаа заваарай гэд яваад өгнө. Маргааш нь сумын ирээд багийн хамгийн сонирхолтой түүхтэй нөхөр багаасаа гарахаар болсон учраас тэрнийг заавал ятгах, багт нь эргүүлж авчрах шаардлагатай хэлсэнд хондооч арга буюу зөвшөөрдөг. Тэр хүний нэрийг Бомсуу гинэ. Бомсуу хар багаасаа өнчирч мөнгө олохын тулд хар бор ажлууд хийх болсон байж. Тэгээд тэр байрны урьдчилгаа болгохоор мөнгө цуглуулсан ч барилгаас унж гэмтснээс болоод бүх мөнгөө эмчилгээндээ зарцуулсан байна. Тэгсэн биеийн бүрэн эдгрээгүй цөхрөл давтаад бүрмөсөн гудамжинд гарсан байж. Нэг удаа тэрнийг согтуу залууст задуулаад хэвтэж байхад жинжүү гэгч нэг аутизмтай эмэгтэй ирээд тусалжээ. Тэм учраас тэр эмэгтэй туслахын тулд Бомсуу одоо гудамжинд сэтгүүл зардаг болсон байлаа. Тэгээд хондоо тэрэн дээр очно. Чи хэтэрхий чанга хашгираад хүмүүсийг айлгаад байна штий. Сони юм да. Би сэтгүүлээ зүгээр л зарчихдаг байсан. Чамайг ирж зогсноос хойш нэг ч зарагдсангүй штт. Хондоо тэрнийг хайчхаад явчихмаар байсан чи нэвтрүүлгээ бодоод худлаа инээж тэрнтэй элдвийг ярилцлаа. Өөрт нь тусалсан эмэгтэй байрны түрээс 20,000 воноор нэмэгдсэн учраас 10 сэтгүүл зарах ёстой гэдгийг мэдсэн хондоо тэрэнд би чамд 20k өгч юу чи болж гэсэн ч цаадах нь би гуйлах чинь биш шүү гэд халгаасангүй. За тэгээд ятгсаар год Бомсууг сэтгүүл зарахыг нь болиулж чадлаа. Тэгээд гудамжинд зардаг өндөгтэй бовноос Бомсууд авч өгсөнд цаадах нь манай жинжүү үүнд их дуртай гэж хэллээ. Тэгсэн суммынд нэг санаа төрж шууд жинжүү рүү очиод ууд дүүрэн өндөгтэй бов өгсөнд аутизмтай сайн ярьж чаддаггүй жинжүү өндөгтэй бовноосоо хондоод өгöd. Хөл бөмбөгийн тамирчинд дуртай гэсэнд Бомсуу ууралсандаа байж ядна. Тэгээд багтаа буцаж ирээд байдгаараа хийчээж бэлтгэлээ хийнэ. За ингээд талбай дээрх хамгийн идэвхтэй тамирчин нь Бомсуу болж хувирлаа. Хондооч багийнхнаа цуглуулад тэдэнд ойр зуур зөвлөгөө өгсөнд туслах дасгалжуулагч нь баярлнаа. Тач мундаг байх шүү. Одоо л энэ хэд маань нэг баг шиг болж байна. Би зүгээр л нэвтрүүлгийнхээ зохиолыг дагж байна. Тэгээд тэр өөрийг нь бичиж байсан сумын луу хараад эрхийг гоцоолгосноо зөрүүлээд дундх руугаа гаргалаа. Тэгсэн хэтэрхий хичээсэн Бомсуу багийнхаа ганц сайн довтлогчийнхоо буюу нөгөө захирал байж байгаад гудамжинд гарсан ах хүүгийн хөлийг гэмттэл таагалдаж орхилоо. Эмчид очиод үзүүлтэл ах хүүгийн хөл нь хугаржээ хөөрхий. Тэгсэн хондоо камерын өмнө маш их харамсаж байгаа дүр үзүүлж байсан бол нөгөө ах хүүч тэрнээс багаасаа хасахгүй байхыг гуйж би ганцхан сарын дотор ясаа эдгээчнэ. Ихнэр охин хоёртоо
ядаж хөлбөмбөг тоглоод ч болов хүн шиг харагдмаар байна гэж гуйлаа. Мань нөхрийг Хвандонгийн Хвандон цагтай амжилттай бизнесмен байж, амжилтын оргилд байхдаа тэр эхнэрээ зодож охиноо үл хайхардаг нэгэн байж. Гэвч тэгэд 97 оны эдийн засгийн хямралаас болоод компани нь дампуураад хууль бус зүйл хийж байсан нь илрээд шоронд орж. Шоронгоос гарахт нь тэрэнд хинч тусалсангүй. Улмаар гудамжинд гарсан нь тэр байж. Тэгээд тэр 5 жил гудамд гуйлаг гуйж архиусан байлаа. Нэг удаа тэрнийг архины хордлого болоод эмнэлэгт хэвтгэхэд эхнэр нэрээд охин чинь одоо шилжилтийн насан дээрээ явж байна. Аавыгаа ийм байдалтай харна гэдэг үнэхээр гутамшигтай байна гэж хэлснээс нь хойш тэр тусалж архиулгүй өдийг хүрсэн байна. Тэгэд энэ баримтад нэвтрүүлэгт оролцож өөрийгөө архиухаа болсон гэдгийг эхнэр охин хоёртоо харуулахыг хүссэн нь тэр байжээ. За тэгээд тэр багаас нь хасахгүй байхыг чин сэтгэлээсээ л гуйлаа. Сумын тэрнийг багт нь үлдээхийг хүсч байсан ч хондоо энийг хүсэхгүй байлаа. Учир нь гэмтэлтэй тамирчинг тоглоулбал гэмтэл нь улам сэдэрнэ гэдгийг тэр сайн мэдэж байгаа шүү дээ. Гэсэн ч багт нь өөр гол хийж чадах хүн байдгүй. Тэгсэн туслах дасгалжуулагч нь тэрэнд нэг залуу байгаа гэдгийг хэллээ. Тэр залуу хөл бөмбөг тоглох авьяастайч ерөөсө хичээдгүй нэгэн болохыг бас хэлнэ. Тэгэд хондоо шууд залууг олж очноо. Тэгсэн мань залуу бас л бомсуугийн зарж байсан сэтгүүлийг зараад зогсож байдаг. Хондооч бомсуугийн жишээгээр үзнэ. Сэтгүүл аваарэ. Сэтгүүл аваарэ. Чи сэтгүүл зарж үж ийм чимээгүй байгаад байвал яаж зарах болж байна? Сони юм да, би сэтгүүлээ зүгээр зарчихдаг л байсан. Өөрийн чир зогсноос хойш нэгийг ч зарч чадсангүй. Ингээд хондоо тэр дуу муутай залууг ятгахсаар багтаа хэлсүүлж чадна. Залууч би очноо, бэлтгэлээ таслахгүй хичээх болно гэж амллаа. Тэгсэн тэрний цүнхэн алга болсон хүнийг эрен хайх хуудснууд угааг сумын анзаарлаа. Маргааш нь бэлтгэлийн талбайд мань хоёр ирээд хүлээсэн ч нөгөө залуу ирсэнгүй. Туслах дасгалжуулагч тэрнийг дандаа ирнэ гэж хэлчихэд ирдэггүй маа гэхэд гэмгүү царайлсан залууд хуурцсандаа хондоо дург үтсэн. Тэгсэн туслах дасгалжуулагч тэрэнд залуугийн төвхийг ярьж өгнө. Аав ээж нь эдийн засгийн хямралын улмаас амиа хорлсон ч хүү азар амьд үлдсэн байж. Гэвч өнчирч хоцорсон хүү хар багасаа бусдад дээрлэхүүлж өссөн байна. Тэгээд тэр дуумуутай болж бусадтай ярьдаггүй байсан ч асрамжийн газрынхын нэг охин тэрэнд сайн хандаснаар илүү нээлттэй болж тэр охинтойгоо дотн найзлах болж. Томболоод тэр хоёр үерхэж хамтдаа мөнгө цуглуулж өөрсдийн байртай болохоор мөрөөддөг байсан ч нэг удаа найз бүсгүн ажиллаараа хөдөө явж байхдаа тэдний буудалсан газарт үер буугаад тэгээд усанд ор сураггүй алга болсон байж. За тэгээд тэрнээс хойш хөөрхий залуу найз бүсгүйгээ хайж явсан газар бүрдээ зурагт хуудас нааж явдаг болсон байлаа. Мань гурвыг ирэхэд залуу бас л сурсан зангаараа метрон дотор цагдаа нарт загнуулаад зогсож байна. Хондооч очоод хэрвээ чи найз бүсгүйгээ хайж байгаагаа орон даяар мэдэгдэхийг хүсвэл энэ багт нэгд биднийг орон даяар үзнэ. Гэсэнд залууд итгэл найдвар төрж бэлтгэлээ таслахгүй явахаар боллоо. За ингээд хондоогийн багийнхан чадлаараа бэлтгэл хийж бүх хүчээрээ хичээцгэнэ. Тэд баг багаар сайжирч байсан ч мэргэжлийн тамирчин хондоогийн хувьд тэд үнэн бүтэхгүй л санагдана. Тэдний дундаас ганц гялтайх нь сүүлд нэмэгдсэн дуу муутай залуу. Хондоо тэднийг илүү шахахад цаадуулн хилаагаад өөх гэж байлаа. Тэгээд хондоо найруулагч суммины зөвлөгөөгөөр арай илүү чанга гараар үзэхээр шийдээд тэднийг загинсанд цаадуулна. Та тэгвэл өөрийгөө хэр сайн гэдгийг бидэнд харуул. Бидэнтэй 5 эсрэг ганцаараа үзээд ялах юм бол бид танд 20 к өгье. Гэсэнд хондооч тэдэнтэй халз тоглохоор болно. За ингээд тоглож дуусаад байж итэл багийнх нь нэг тоглогчийн охин нь аав дээрээ ирж таарлаа. Тэгэхэр нь сумын охиноос яриа авсанд охин нь аавыгаа яагаад гудамжинд гарсан болохыг ярьж өгнө. Аав нь найзынхаа зээлийн газарт өр барагдуулагчаар ажилладаг байсан ч хэтэрхий сайхан сэтгэлтэй учраас авлагтай хүмүүсээ дандаа алдчаад байдаг байж. Эннээс болоод амьдрал нь төдийлөн дээшилж өгдөггүй байсан учраас арга барсан эхнэр нь тэрнээс салж удалгүй Австрали хүнтэй гэр бүл болжээ. Тиймээс охин нь зуны амралтын дараа Австрали руу нүүх гэж байгаа болж таарна. Охин зуны амралтын хугацаанд аавтайгаа хамт амьдрахыг хүсэж байсан ч аав нь орон гэргүй учраас энэ хүсэл нь биелэх боломжгүй байлаа. Тиймээс сумын тэднийг хамтд нь хондоогийн гэрт амьдруулахаар болдог. Хондоо энэнд дургүй байсан ч нэвтрүүлгээ бодоод худлаа инээж угаад зөвшөөрнө.
Энэ үеэр тэдний багийг ивент тэтгэх гэж байсан компани ивент тэтгэлгээсээ татгалцсан тухай мэдээ ирлээ. Учир нь орон гэргүй хүмүүсийг ивент тэтгэх нь компани нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж үзэж байдаг. Туслах дасгалжуулагч нь ивент тэтгэх гэж байсан компани дээр очиод учраа хэлээд гуйсан ч цаадуулна хаалгаасангүй. Тэр хүмүүсийн ихэнх нь та нарын бодож байгаа шиг өмхий арчаагүй хүмүүс биш ээ. Үнэн дээр энэ нийгэмд бидний хинэн ч хазгаа гიშгэд тэдэн шиг гудамжинд гарахгүй гэх газар байхгүй. Хэрвээ та ийм байдалд орсон бол хэн нэгэн танд туславал танд сайхан байхгүй гэж юу? Гэвч та нар шиг цэмцгэр хүмүүс ийм зүйл хийхгүй байх л. Цаг гаргасанд баярлалаа. За тэгсэн Хондогийн гэрт аав охин хоёр хамтдаа хооллож аз жаргалтай байна. Тэднийг ингээд аз жаргалтай байгааг нь сумын нэгэнгүй бичиж авч байлаа. Харин Хондо Жинжүүгийн гэрт хонох гээд очижээ. Тэгсэн Жинжүү хэдий аутизмтай ч хөл бөмбөгийн улаан фэн байсан байж таардаг. Маргааш нь тэр багийнхнаа дагуулад нөхөрсөг тоглолт хийхээр явцгаалаа. Өрсөлдөгчд нь нэг сургуулийн хүүхдийн баг байдаг. За тэгээд тоглолт эхлэхэд нөгөө хүүхдүүд мань хэдийг нэгдүгээр үед 3-р ядах юмгүй ил үргэлээ. Хондоч багийнхнаа урамшуулж 2-р үед заавал хожих даалгавар өгдөг. Тэгээд тэд эхний голоо оруулсандаа өөрсдөө ч итгэж чаддаггүй. Урам орсон тамирчид хөл бөмбөгийн бэлтгэлээ хийхийн хажуугаар хайртай хүмүүсээ баярлуулахаар дор бүрнээл хичээцгэн. За ингээд тамирчдын сэтгэл санаа сэргээд урамтай байсан ч нөгөө талд ивент тэтгэгчээ алдсан гэдгийг сонссон сумын гал зурх шахаж байлаа. Учир нь ивент тэтгэгчгүй бол тэд дэлхийн аваргад явах боломжгүй болж баримтат кинонч бүтлгүүтнэ. Тэгэд тэд цаашид яахаа мэдэхгүй маргалдчийтэл утсан дугуйч ээж нь цагдаад баригдсан тухай мэдээг Хондо хүлээж авлаа. За сори бажгараа борон утастай холбоотой гэлсний реклам та нартай хүргэдэг. Тэгэхээр манайхан утсаа шинжилэхээр төлөвлөж байна вэ? Цаан чин Unitel-ийн хэрэглэгчдэд зориулсан хаврын датад бэлэгтэй урамшуулал зарлагджээ. Unitel-ийн салбарууд Zabas Talkie App-аас 850 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй гар утас биелнээр болон лизингээр аваад бүтэн жилийн турш датад нэмээд M-Book, M-Music үйлчилгээний эрхийг бэлгэнд аваарай. За тэгэхэд хамгийн гол нь Talkie App-аар хүргэлтээр захиалах юм болов штэ. Дагалдах дата нь 2 дахин нэмэгдэнэ гэж боддоо. Гал зуйо. За бас утасны загвараас шалтгаалаад бит бэлгүүдэж дагалдан тэгээд бэлгийн тоо хязгаартай учраас яараарай манайхан. Урамшуулал 5 сарын 27-ны хүртэл үргэлжлэх юм байна шүү. За анхаарлаа тусанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Би уг нь хурдан гүйдгэлд. Гэхдээ энэ удаад тэд гүйлтгийн тамирчин хөлсөлсөн байж таарад ээж нь баригдчихлаа. Чамд жаахан мөнгө байхгүйз? Танд ер нь юу хамгийн чухал юм бэ? Ээжүүдэд үр хүүхэд нь л нэгдүгээр чухал байдаг гэж бодсон юмсан. Яахав 3-4-дүгээрт тавьдаг ээж нар ч бас байдаг л да. Тийм байх л да. Гэхдээ танд баярлалаа. Би дандаа л хоёрт байдаг. Миний хувь тавилан болтой. Одоо хүүд нь ямар ч мөнгө алгаа. Энэ удаад та наанаа сууж байгаад гарч ирэхээс аргагүй болтой. Чи яаж ээжигээ ингэж хайж чадчихна? Би шүдэж имжлүүлж чадахгүй явж байхад шүдний өвчин таал миний хувьд шүдний өвчин болоод байна. Ингээд харилцаагаа тасалцгаая. Оройн Хондог Жинжүүгийн гэрийн гадаа явж байтал хэдэн залуус тэрнийг дээрлэхэж байгаа харагдлаа. Жинжүүч айсандаа таг хөшчихөж. Өнөөдөр яасан хогийн өдөр вэ? За та нарт зогтох боломж олгоё. Зогтохгүй бол би та нарын шүүсийг чинь шахаад өөрөө уун шүү. Хэн нэгэн яваад миксер аваад иртээ. Энэ залуу бидний шүүсийг уух юм гин хөөе. Хоролдоод үзэлтэй новш минь. Маргааш нь Хондод нүдэ чичүүлсэн нөгөө сэтгүүлч Хондог хүн зодож танхаарсан учраас баривчлагдсан тухай мэдээг баяртай наргагүй мэдээлж байлаа. Харамсалтай нь Жинжүү мэдүүлэг өгч чадахгүй байсан учраас цагдаа нар Хондыг сулалдгүй. Гэвч Хондыг хайрлж хүндлэх болсон багийнх нь ээлж дараалан ирээд манай Хондо ямар ч буруугүй гэж тэрний хэргийг хариуцсан мөрдөгчийн үйлийг үздцгэнэ. За ингээд аргагүй байдалд орсон сумын Жинжүүдээр мөрдөгчийг дагуулж очсноор болсон явдлыг дээд давхрын нэг айлын хүн бичиж авсан болохыг олж мэддэг. Тэгээд сумын тэр бичлэгийн тусламжтайгаар Хондыг ядарсан хүнд тусалдаг баатар, гудамжны хүмүүст хөл бөмбөг заадаг тэр бүхэл аав охин хоёрыг хамтд нь байлгах гэж орон гэрээ хэрэглүүлж байгаа сайхан сэтгэлтэй дасгалжуулагч гэсэн PR-ыг тарааж эхэлнэ. Ингээд Хондо тэр дороо орон даяар алдаршлаа. Үүнтэй зэрэгцээ тэдний баг ханд босгох үйл ажиллагаа эхлүүлсэн учраас тэднийг тэмцээнд оролцоход шаардлагатай санхүү аажмаар бүрдэж эхэлнэ. Тэгсэн энэ бүх хугацаанд Хондо өөрөө хайчсан нь мэддэхгүй алга болчихлоо. Гайхсан сумын тэрнийг хайсанд нөгөө дуу муутай залуу
Хондыг ядуучуудын түрээсэлдэг нэг байранд өрөө түрээслээд амьдарч байгааг олж мэдсэн гэдгээ хэлнэ. Тэгсэн сумын шууд яваад очно. Ганцаараа идээд л их үлсөө юу? Энэ хүмүүс яагаад ийм байранд амьдардгийг одоо л ойлгож байна. Илүү дутуу юм байхгүй тухтай юм байна. Хөөе чи! Дараа нь Хондыг агенттайгаа уулзахад цаадхан тэрнийг орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн бага одоо орхихыг зөвлөлөө. Учир нь тэрний нэр хүнд нийгэмд нэгэнт өссөн учраас цаашид ингэж жүжиглэх шаардлагагүй гэж тэр бодож байлаа. Тэгээд ч тэр дэлхийн авраг гэдэг нь жинхэнэ тэмцээн биш, нөхөрсөг тэмцээн байдаг. Тэгсэн Хондыгийн бодол санаа өөрчлөгдөжээ. Тэрнийг бодлоо өөрчлөх бодлого байгааг ойлгосон агент нь тэрэнд тусгай гэрээ санал болгоод бодож үзэхийг зөвлөнө. Зангид Хондой бэлтгэл дээрээ ирээд багийнхандаа тэдэнтэй хамт дэлхийн аваргад явах боломжгүй болсноо хэллээ. Эднэр таны үгэнд орохгүй болохоор та ингэж байгаа юм уу? Би үгэнд чинь орохгүй байгаа хүнийг зодоод өгье. Наадах чинь алдартай болцсон болохоор одоо биднийг хаях гэж байна штий. Дасгалжуулагчид төлөвлөгөө байгаа байлгүй дээ. Ямар юм бэ дээ? Шаал худлаа. Тийм ээ. Надад төлөвлөгөө байхгүй. Надад анханасаа энэ багт зориулсан төлөвлөгөө байгаагүй. Тэгэд Хондоо явсанд сумын хойноос нь очиод ятгах гэсэн ч тэр үгийг нь авсангүй. Дараа нь Хондоо өөрийг нь хариуцдаг агентлаг дээрээ ирж хуралд орлоо. Агентлаг нь халуун оронд залуу одуудыг оруулсан реалити шоу зохион байгуулах гэж байдаг. Хондоо тэр нэвтрүүлэгт орох гэрээ хийснээр мөнгөтэй болж ээжийгээ сулалж авсан байж. Тэр орой Хондогийн ээж тэрнтэй хамт хоол идэж байхдаа жээжүү явж бүхнийг шинээр эхлэхээр шийдснэ хэлнэ. Тэгээд тэд хамтдаа Хондогийн тоглолтуудын бичлэгийг үзэж суулаа. Энэ үеэр ээж нь залуудаа гүйлтийн тамирчин байсан ч Хондог төрүүлэх гээд спортоо хайсан гэдгээ анх удаага хэлнэ. Хүний хүүхдүүд ээжийнхээ үгэнд ордог. Харин чи яг л эсэргээр нь хийдэг шүү. Гэхдээ харин л та. Яг эсэргээр нь хийсээр байгаад л энэ өндөрлөгт хүрсэн байна шүү дээ. Тийм болохоор чи тэр халуун орны шоунд оролцооролц. Хөл бөмбөгийн тэрэг март. Өшгөлсөн бөмбөгнийхөө хойноос гүүгээд л шаал тэнэг. Ээжийнх нь энэ үг тэрэнд гүн сэтгэл төрүүлсэн учраас багтаага нэгдэхэр сэтгэл шулуудлаа. Зангид Хондоо онгоцны буудлын дээр багийнхантайгаа нэгднэ. Агент нь тэрэн лөө залгасан ч Хондоо утсаа авахгүй гүрийсээр. Тэрнийг харсан багийнх нь ч баярлцгааж урам зоригтой боллоо. Ингээд тэд Будапештэд очиод орон гэргүүчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аваргын нөхөрсөг тэмцээний нээлтэд оролцсон. Тэмцээний нээлтийн үеэр өмнөх тэмцээний авраг германууд Литвийн хүчтэй багтай тоглосонд мань хэдийн нүд нь орой дээрээ гарах шахлаа. Тэд нэлээд өндөр ур чадвар гаргаж бас маш хатуу ширүүн тоглолт үзүүлж байна. Мань хэд айсандаа шууд буцаж явмаар санагдана. Ингээд ээлж нь ирэхэд тэдний эхний өрсөлдөгчд нь Коста-Рикагийн баг байдаг. Тэднийг харсан тамирчид сүрдэжсэн ч Хондоо тэднийг зоригжуулна. Тэгсэн тоглолт эхэлсэн даруйд Коста-Рика эхний голыг орууллаа. Том тэмцээнд тоглож үзээгүй тэд сандралдаж яахаа мэдэхгүй буужигнцгаана. Эннээс гадна Коста-Рикачууд тэднээс хамаагүй хүчтэй ур чадвартай байлаа. Ингээд эхний үе 6 тэгээр өндөрлөлөө. Тоглолтын дараа тэд бүгд асартаа уран муутайхан сууцгаана. Тэдэнд дасгалжуулагчийн мэрэгэн зөвлөгөө хэрэгтэй байлаа. Надад нэг дүгнэлт байна. Тэд нар бидний бодсноос илүү хүчтэй байна. Тэгээд цааш нь тэгэл болоо. Тэгсэн сумын уурлаад тэрэн лүү давшилсанд Хондоо ч мөчөөгөө өгсөнгүй. Багийн тамирчид энэ зураг камерчнда бусад орны орон гэргүүчүүдэд төрөөс нь үнэгүй мах өгдөг бололтой гэсэн яриаг өгч амжина. За тэгээд 2 дахь үе эхлэхэд Коста-Рикачууд хүчтэй тоглолтоо үргэлжлүүлээд 12 тэгээр яллаа. Бандсан Хондоо бүгдээрээ яг төлөвлөсөн ёсоор хожигдлоо. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна гэдэм байна. За ингээд тэднийг автобусандаа суух гэж байтал багийн дуу муутай залуу Инсү Японы баг руу очижсэн. Тэдний тоглогчдод дээрлэх болж байлаа. Учир нь Японы багийн нэг эмэгтэй тэрэнд сураггүй алга болсон найз бүсгүүдтэй нэлээд адилхан харагдсан байна. Эннээс болоод хоёр багийн хооронд зоддоон болох төхнө. Хондоо уурлаад Японы тамирчин зодох гэж дайрсанд бандсан сумын Японы багийнханд энэ хүн манай багийн хүн биш ээ. Зүгээр энэ хаваар явж байсан тэнэг байна гэж тайлбарладаг. Оройн тэмцээнд зориулсан нээлттэй хүлээн авалт болж бүгдээрээ гудамжинд бүжигэлж баяртай байна. Харин дотор багийн дасгалжуулагчдын баг цаашид яхаа ярилццгаана. Дандаа Европын голдуу багуудтай 10 тоглолт хийх нь биш үү? Чийл өөрөө ур чадвар чухал биш, арын түүхэн чухал гэж энэ тамирчдыг сонгоо үсттэй. Гэхдээ ядаж нэг ялж болно эцтэй. Дандаа хожигдоод байх юм бол нэвтрүүлэг маань яаж гоё болох юм? Дасгалжуулагчаа ямар нэг тактик, стратеги гаргал та.
Тэр чин ялах өчүүхэн төдий найдлага байгаа үед л тус болдгийг. Ий сүншийн жанжин 12 хөлгөөр Японы 300 хөлгийг ялсан түүхийг мэдэх үү? 2 биш. Ядаж нэг ялаад өгөөч тий. Чи өөрөө тоглохгүй юу та? Маргааш нь тоглолт болоход бомсуу гэмтлийн улмаас тоглох боломжгүй боллоо. Учир нь тэр өмнөх өдөр нь бүжигэлж угаад гараа гэмтээч. За ингээд аргагүй байдалд орсон сумын тэмцээний зохион байгуулагчдтай уулзаж Бразилийн багаас 2 тамирчин зээлж авчирлаа. Тэмцээн нэгэнд нөхөрсөг тэмцээн учраас өөр орны тамирчдаас дээд тал нь 2 тамирчин зээлхийг зөвшөөрдөг байж. Ингээд нөгөө 2 Бразил талбайд гарсан даруйдаа бужигнуулаад гоолдож эхэлсэн ч Солонгос тоглогчид нь ямар ч урамгүй болсон байлаа. Тэгсэн хондоо нэлээд сэтгэл дундуур байна. Энэ байдал үзэж байгаа хүмүүст ч бас таалагдахгүй байлаа. Ингээд тоглолт дуусахад тэд 2 Бразилийнхаа ачаар ихний хожлоо авцгаана. Тэгсэн дараагийн өрсөлдөгч нь Германы хүчтэй баг байлаа. Бид нар хожихын төлөө хичээн гэвэл 2 Бразил тоглоулна. Харин хожил бидэнд хамаагүй гэвэл өөрсдөө тоглоно. Гэхдээ бид энд 1 эсвэл 2 хожсон ч эцсийн дүндээ бидэнд ямар ч ялгаагүй. Тэгэхээр хожлын төлөө тоглох уу эсвэл хамтдаа оролдоод сайхан дурсамж бүтээхийн төлөө тоглох уу гэдгээ одоо өөрсдөө шийд. За ингээд тамирчид нь өөрсдөө тоглоод өөрсдөө хожихын төлөө тоглоод үзье гэж шийдлээ. Тиймээс хондоо анх удаага багийнхандаа жинхэнэ ёсоор зөвлөгөө өгч тоглолтын тактик зурж өгнө. За тэгээд урам зориг орсон тамирчид урдынхаас хамаагүй илүү зүтгэлтэй, илүү зоригтой тоглолцгоно. Тэгсэн Германы багийнхан тэднээс илүү хүчтэй, илүү ур чадвартай нь илэрхий. Гэсэн хэдиж тоглолт үргэлжлэх тусам Солонгосын багийнхан аажмаар хэмнэлээ олсоор байна. Тэр дундаа хаалгачийн шарн хөдлөөд нэлээд сайн тоглож байлаа. Арга барсан хондоо Бразил тоглогчтой оруулах гэсэн ч бомсуу би гарыг гэж зүтгэсэнд хондоо тэрнийг орууллаа. Бомсууч сэлгэнээс багтаа ирч хүч нэмж эхэлнэ. За ингээд нэгдүгээр үе 4-тэгээр дуусна. Тэгсэн сүүлийн цохилтыг хаах гэж байхдаа Солонгосын багийн хаалгач мөрөө гэмтээчлээ. Завсарлагын үеэр хондоо Бразил тоглогчтой оруулах тухай ярьсан ч тамирчид бүгдээрээ хайртай хүмүүстэй өөрсдөө харуулахыг хүсэж байсан учраас хинж сэлгээнд суухыг хүсдэггүй. Ингээд тэд өөрсдийн хүчээр үргэлжлүүлээд тоглохоор шийднэ. Гэвч хаалгачийн гэмтэл нэлээд хүнд учраас тоглох боломжгүй байлаа. Тиймээс хөлөө гэмтээсэн Хуандон хаалгачаар тоглохыг хүсдэг. Тэдний энэ бүх хэрэг зураглаач нэгднэгэнгүй бичиж авч байна. Дараагийн үед тоглолт улмал хийцэн болно. Гэхдээ хэдүүлээ бууж өгөхгүй. Бид нар гүйсээр байх болно. Бид ч бас гүйж чадна. Энд байх эрэгтэй хүмүүс гэдгээ харуулцгаая. Мөргүүлсэн ч босч ирээдгүй. Бид чадна. За ингээд манайхэд хамтдаа урам зоригтойгоор талбай руу явцгаана. Тоглолт эхлэхэд германууд тэднийг биеийн хүчээр илүүрхэж байсан ч тэд бууж өгөхгүй гүйсээр. Хэдийгээр тэд нэмж 1 гол алдсан чиг үзэгчид бүгдээрээ тэднийг дэмжиж эхэлжээ. Тэгэд хондоо сэлгээгээр дуумуутай залуугаа оруулахдаа тэрэнд найз бүсгүйтэй адилхан Япон бүсгүйн үсний обрушкийг зүүлгсэнд тэр урам зориг орж байдгаараа хичээнэ. Тэр дундаа хаалгач Хуандон онцгой ур чадвар үзүүлж байлаа. Тэдний бууж өгөхгүй байгаа зүтгэлийг харсан үзэгчид, тайлбарлагчид бүгдээрээ тэднийг уухайлан дэмжицгэн. Ингээд тэд үхэн хатан зүтгэсээр хамгийн сүүлийн давталгоогоор нэр төрийн 1 голыг хийж чадлаа. Тэмцээний туршид хаалганда гол алдаагүй байсан Германы хаалганд гол хийж чадлаа шүү дээ мань хэд яа. За тэгээд энэ нь тэдний хувьд ялалтаас өөрцөг байдаг. Урам зориг орсон тэд тэмцээний туршид бусад орны тамирчидтай ч эрч хүчтэй тоглолцоор 11 тоглохдоо 1 ялж 10 ялагдаад тэмцээнэ дуусгана. Тэгсэн тэд бууж өгдөггүй дайчин чанараараа бүх үзэгчдийн хайр хүндэтгэлийг татаж тэмцээний шилдэг шин баг шагналыг хүртэцгэн. Эргэж ирээд тэдний хийсэн баримтад нэвтрүүлэг хамгийн өндөр үнэлгээтэй нэвтрүүлэг болж чадсанаар найруулагч Сумины нэр алдаршиж эхэллээ. Хуандон цуглуулсан мөнгөөрөө түрээсийн байранд ороод охинтойгоо уулзаж аж ахуйгээ тэрсэн бол Хиобонж зуныг охинтойгоо жаргалтай өнгөрүүлж охиноо сэтгэл дүүрэн үдэж явуулдаг. Дараагийн удаа уулзахад миний охин чинь томоо гихчээ охин болчихсон байна да. За, аль миний охин машинд асуу. Аава, түр хүлээж байгаарэ.
Аав нь өөртөө анхаарал сайн тавина. Аав нь охиндоо хайртай шүү. Миний охин. Бай бай. Хайртай шүү аваа. Харин энсүү үргэлжлүүлээд сэтгүүлээ урам зоригтойгоор зарж эхэлжээ. Дэлхийн аваргад яваад ирсэн бомсууд жинжүү хөл бөмбөгчин хөөхөн гэж хэлээд өндөгтөө бов өгсөнд бомсууч их баярллаа. Харин мань хондоо эргээд мэрэгжлийн хөл бөмбөгөө тоглож эхэлжээ. Тэрний оролцсон шийдвэрлэх тоглолтын үеэр багийнхан нь саяхан хүүхэдтэй болсон ээж нь бас нэр алдартай болсон найруулагч сумын ирчгсэн дэмжиж байлаа. За тэгээд тоглолтын үеэр мань хүн алсын дамжуулалтыг авч шийдвэрлэх мөргөлтийг хийж гол оруулснаар кино маань конец фильма. За энд хүрээд энэ галзуу гоё киноны тайлбар маань дуусч байна. Хөөхтэй, хөгжилтэй юмнууд ч нэрээ их боллоо шүү. Тэрний хажуугаар бас энэ ч одоо юм бодуулсан, сануулсан, бас зарим юмыг ойлгуулж ухааруулсан хэсгүүд бас гарлаа. Тэг үнэхээр одоо галзуу гоё кино байсан гэж юм бурууд нь бодогдож байна. Та нарт маань бас ямар санагдаж байгаа юм буруутайгоо адилхан л одоо бодож байгаа байлгүй дээ. Тийм ээ гэдэг одоо өөрийнхөө бодлыг тулгаад авахгүй. Одоо тэгээд хүн хүний бодлыг өөр хэмжиж тэгээд та нарт маань янз янзал байсан байлгүй дээ гэж. За тэгээд ямар ч байсан багийн гишүүдтэй сүүлдээ ингээд бүгдээрээ гоё ингээд сэтгэл ханамжтай тий одоо гол тамирчин маань голдоод тэр аав охин хоёрын бас тий бие биендээ баяртай гэж байгаа. Нөгөө дугаа залуу маань бас ингээд тий урам зориг ороод гих мэдчлээ ингээд одоо бүгдээрээ сайхан төгссөнд нь одоо үнэхээр өмнөөс нь баярлж ялаа гэхгүй юу? Өмнөөс нь баярлж ялаач гэж одоо үзэхэд их гоё байлаа. Гоё мэдрэмж авлаа. Тэгээд тийм байлаа гэж. За тэгээд Моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж та нарт маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд хэдэн бороонд нь энэ галзуу гоё киног штэ. Unitel-тэй хамтран хүргэлээ гэж. Unitel-с гар утас аваад бэлэгтэй жилийн турш дататай урамшуул хэллээ. Tokyo App-ээр хургуулan аваад дагалдах датагаа 2 дахин нэмэгдүүлээрэй. Манайхан тэгээд яхаа мэдж байгаа. Сабадраг бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй гэж. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.